За сайн байцгаана уу. За энэ удаагийнхаа лайвыг эхэлж байна. Та хэд маань сайхан сонсож байна уу? За Европын холбоо 12 сард Брюссел хотод нэн чухал шийдвэр гаргасан юм байна. За энэ Европт амьдардаг одоо манай монголчуудад маань бас онлайн худалдаа захиалга хийдэг хүмүүст бас мэдвэ штэ энэ зүйл гарлаа. За энэ тухай хэдүүлээ ярилцъя. За онлайн худалдаа хийгээд нэлээдгүй хийдэг улсууд байдаг, тийм ээ. За тэр улсуудад маань энэ мэдээлэл бас чухал байх болов. За мэдээллийг та нар дуустал сонсоорой. Та нарт хэрэгтэй юм бас сонсохгүй өнгөрчихвэ. Тий. Онлайн худалдаа хийж байгаа улсууд аль улсаас хийж байгаагаа та хэд маань комент хэсгээр бичвэл баярлах байна. За нэг чухал өөрчлөлт гарлаа гэж байна. За өмнө ирдэг хятад бараанууд харьцангуй хямд байсан бол одоо Европын холбоо онлайн худалдаа импортод нэмэлт хураамж ноогдуулж эхэллээ. За юу гэсэн үг вэ гэвэл өнөөдөр 100-аас 200 крон байсан бол маргаашнаас 7 сарын 1-ээс маргаашнаас биш ер нь 7 сарын 1-ээс татвараас болж илүү үнэтэй болж өсгөнэ. Татвараас болж илүү үнэтэй бол за худалдаж авахаас өмнө хямд харагдавч эцсийн төлбөр их болно. За тэгэхээр та нар онлайн бараа худалдаж авахаас өмнө хэдэн төгрөгийн яг эцсийн үн хэд болох гэдгийг заавал үзчихээ захиалга хийх хэрэгтэй. За энэ дэр нэг зүйл хэдүүлээ ойлгох хэрэгтэй болох нь хямд авах нь чухал биш харин мөнгөө хааш нь яаж зарцуулж байгаа нь тооцоолж сурах нь бол одоо бидэрт маш хэрэгтэй болох нь. Тийм ээ? Ер нь юм болгонд л тийм хандлагатай байх хэрэгтэй шүү дээ, тийм ээ? За худалдан авалтынхаа нийт өртгийг тооцоолж үзэх хэрэгтэй болох нь. Захиалга хийхээс өмнө за хүргэлтийн зардал мэдээж хэрэг, тийм ээ? Хүргэлт үнэтэй үнэгүй юу гэж тооцдог, тийм ээ? Татвар хураамж нь хэд байх нь үү? Үнэхээр энэ миний худалдаж авах бараа надад хэрэгтэй юугүй юу гэдгийг дахин нягтлжээж захиалга хийж авахгүй бол бараа маань үнэтэй ирэх нэ. За ер нь санхүүгийн боловсралтай улсууд юун дээр ярьдаг вэ? Санхүү ухаалгаар удирдах сурах хэрэгтэй, тийм ээ? За тиймээс юм захиалж Чехэд бол болж байгаа юу? Та хэд маань захиалж үзсэн үү? Юу нь болдог бах, тийм ээ? Чехэд л өөрсдөө аяг захиалж авдаг юм билээ. Манайхан ч гэсэн болж штэ. Ганц Чехэд биш, ер нь Европод ганц Европч биш, ер нь бүхэл ер нь хятадын бараа ер нь дэлхийг л хангаж штэ. Хувцалж байна, тийм ээ? Цахилгаан бараагаараа хангаж байна, гар утсаараа хангаж байна. Ёо, хятадыг ухаан мэдээлэхгүй нэр аюулт. За ямар сэтгэл төрчөөсөн тухай та хэд маань комент хэсэгтээ бичих юм бол тиймээс шинээр одоо Чехэд очиод юм уу Европт очиод захиалга хийж байгаа улсуудад маань хэрэг болох үс бас мэдээллүүд та хэд маань бичвэл бас зүгээр байх шүү. Тийм ээ? Бусаддаа бас харах. За харьцуулсан жишээ би та хэдтэй хэлье. Монгол жишээлбэл 100,000 төгрөгийн бараа захиалгахад нөт нэмэн өртгийн өртгөр нэг 10% гэдэг чинь нэг 10,000 төгрөг. За гайлын татвар нэг 5% гэдэг чинь нэг 5,000 төгрөг. Өөрөөр хэлбэл Монгол та тиймээс бараа захиалгахад ерөнхийдөө нэг 115,000 төгрөг болох жишээ тийм. Тэгвэл Чехэд яг ижил барааг за нэг 560-аас 650 крон болох ч тийм ээ 100,000 төгрөг гэдэг чинь тийм ээ. Тэгэх юм бол нэмэн өртөх нь 21% байдаг. Чех ер нь аюу өндөр өртөгтэй шүү дээ. Европын бусад орнд бол өөр жишээлбэл би Францад 5% байдаг гэж сонссон. Тий. За гайлын татвар 3 евро буюу 175 крон байх нь байна. Ингээд нэмэгдсээр агаад 130-аас 140 мянган төгрөг болох юм байна. За тэгэхээр Монголоос захиалснаас Европ хамаагүй хямд тусган л дээ мэдээж хэрэг бас газар зүйн байдлаас шалтгаалж байгаа нэмэн өртөг татвар бүхнээс шалтгаалж байгаа сэтгэл тэр бараа захиалгах. Тэгэхээр Европоос захиалахад бол арай л үнэтэй тусдаг юм байна. За одоо 5 еврогоор захиалж исэн бараа маань бараг 8 евро, бараг 10 евро болох нэ. За учир нь дэлхийн улс орнууд дотоодын үйлдвэрлэлээ хамгаалахын тулд онлайн одоо энэ цахим худалдааг бол нэлээд анхааралтай авч байдаг нэг бас нэг том арга хэмжээний л нэг. Тий. Дотоод үйлдвэрлэлээ тэд нар ч хамгаалаад дотооддоо хийж байгаа юмнууд ч мэдээж хэрэг бас ийм их хэмжээний ийм хямд байдаггүй. Тийм болохоор ялангуяа Европт бол бараануудтай амар үнэтэй шүү дээ. Жинхэнэ ориг бараанууд нь бол аюун үнэтэй. Тэр нэг Чехэд бол жишээлбэл Вьетнам бараанууд бол аюун хямдхан.
За тэгээд хямд болохоор мэдээж эрэг чанарын асуудал тэн дээр гардаг тийм ээ. Брендийн бараанууд бол аяг үнэтэй байх жишээтэй байдаг тийм ээ. За тэгэхээр 6 сарын 30-наас хойш за анхааралтай та аваарай. 150 евро хүртэлх ачаанд гайлын бүрдүүлэлт хийнэ гэж байна. Шин журмынхаа дагуу бараа бүрт 3 евро нэмэгдэх нь байна. Одоо жишээлбэл цаамц нэг юм зүйлт, нэг юм нүдний шил ингээл нэг тэр захиалга дотор чинь нэг 10-аад бараа байхад 10 удаа 3 евро гэдэг чинь ингээл 30 евро нэмэгдэх гэсэн үг шүү. Амар таац тий. Хэрвээ би ганцхан ийм зүйлт 10-ыг захиалсан бол нэг л удаа 3 евро төлөх юм байна. За тэгэхээр ижил бараанд бол нэг л удаа 3 еврого төлөөд олон төрлийн бараа болгоноос 3 евро нэмж төлөх болох нэ. Тэгэхээр их олон төрлийн бараа захиалах аюу ашиггүй болчихж байгаа үст тийм ээ. Тэгэхээр энэ бараа юу нь захиалах зөв буруу юу гэдгийг бодох ёстой гэдэг шалтгаан чинь ерөөсөө энэ. За мэдээч их хэрэг ингээд бараа болон шин журам тогтоод 7 сарын 1-ээс шин журам тогтоод бараа болгоны чинь шалгаад бараа болгонд чинь ингээд 3 евро нэмэх одоо ийм үйлдэлүүд нэмэгдэх учраас хүргэлт үүнээс болж дашрах магадaltaй гэж. За тэр бол ойлгомжтой баг тийм ээ. Хүргэлт дашрах баг. Хэдэн сая бараа Европын оронд орж ирж байгаа шүү дээ. Тийм ээ. Захиалга хийхдээ хүргэлт хугацаагаа заавал харж байгаарай гэсэн зөвлөгөө өгсөн байна. За мэдээч хэрэг. За одоо миний бараа хуучин бол Монголд лав нэг 7 хоногны 10 хоног ирчихдэг юм билээ. Европод одоо хэд хоног юм гэдэггүй. Би Европод амьдарч байхдаа ер нь тийм үгээс AliExpress-ээс юм захиалж байгаагүй. Тийм мэдгүй байна. Захиалдаг улсууд бол сайн мэдэх бах. Ер нь их удахгүй бах. Тий. Одоо тэгэхээр бас жоохон хугацаа нэлийн урт байх болов уу гэж ингэ тооцоолж байна. За хуучин 3653 оны буюу 150 евроос доош үнэлгээтэй бараа бол татвараас бол чөлөөлөгддөг байсан юм байна. За энэ дээр бас нэг юм нэмэгдэх нь. Гайлын өсөн нэмэгдэх зардлыг нөхөхийн тулд 11 сарын 1-ээс хэтрэхгүйгээр боловсруулалтын хураамж гихчийг нэвтрүүлж эхэлнэ гэж байна. Бас л хэдэн евро нэмэгдэх нь. Йоо. Бараа болгон дээр 3 евро нэмэгдээд дээр нь боловсруулалтын төлбөргээд бас нэг 11 сарын 1-ээс дахиад нэг хэдэн төгрөг нэмэгдэх нь шүү дээ. Хэдэн евро нэмэгдэх нь. За 150 евроос доош хүнтэй барааны эргэлт хэрэгцээ нодлон гэхэд Европод 139 тэрбумаас 588 тэрбум хүртэл өссөн байсан. 98% дандаа хятадаас ирсэн бараанд байсан байна. Маш их бараа захиалдаг байсан байж байгаа онлайнаар тийм ээ. Тэдэн тэрбум еврогоор хэмжигддэг байсан шүү дээ тийм захиалга. За одоо энэ хэмжээ бол харьцангуй бас багасхул уу гэсэн ийм тооцоотой байгаа юм байна. За тэгэхээр нийт татварын 75% нь одоо нөгөө Европын холбоонд очдөг юм байна. Европын хил нэвтэрж байгаа учраас үлдсэн 25% нь бол тухайн орнд жишээлбэл Чехэд захиалгаж байгаа бол Чех рүү, Францад нэг хүн захиалгаж байгаа бол Францын одоо тухайн оронд нь шингээх юм байна. Энэ татварын зэрэг. Европын холбооч одоо хамаг мөнгөний авах нь шүү дээ. 75% гэж бичсэн байгаа юм да. За энэ барааны үнийн нэмэгдлийг бол ерөөсө туршилтын маягаар буюу 2028 оны 7 сар хүртэл хэрэгжих юм байна. Одоо 2026 оны 7 сарын 1-ээс 2028 оны 7 сарын 1 хүртэл. За ингээд нэг 2 жилийн туршилтын маягаар энийг эхлэх юм байна шүү. За брэнд логотой бараанд гайл жинхэнэ хэсгийг шалгадаг. За энэ тухай хэдүүлээ ярив. За манайхан намайг нэг гац хоёр орчуулга хийж явахад ер нь юм брендийнхэн бараануудыг одоо Туркээс да ялангуяа иржсэн бараануудыг бол хураагаал эсвэл асар хэмжээний мөнгө нэхэд бас их чирэгдэлтэй юм байна гэж ингэж харагдаж ирсэн надад бол. Тэгээд тэр татварын төлөхгүй л оруулахгүй байх жишээтэй. Тэгэхээр ийм янз бүрийн Adidas одоо янз янзын брендийн нэр бичсэн тийм бараануудыг бол Туркээс да ялангуяа эсвэл одоо Хятадаас захиалахад бол нэлээдгүй чамбаа шалгах юм байна гэж ингэж ойлгосон. За Туркээс бараа нийлүүлэлтийг бол манайхан бас хийдэг бах те. Тэрийг бол таад манаас сайн мэдэх бах. Мэдхгүй хүмүүстэй бас зөвлөгөө өгчих зүгээр шүү. Тийм.
Би бол Турк мөркөөс ерөөсөө тийм бараа мараа захиалж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Тийм. За энэ дэр яадгүй гэхээр маш их эрсдэл их. Ягаад гэвэл хуурамч хэсгийг дуураймал байна уу, хуурамч байна уу гэдгийг сайн батлагт хэрэг тэрэн тэгээ батлагдчих юм бол бараагийн саатуулах. За мэдээч хэрэг бичиг баримтны асуудал гарах, торгуул төлөх, устгах хүртэл арга хэмжээ автгаа гэсэн байна. Эдгээр чинь нөгөө брендийн бараан үйлдвэрлэгчнэр эрх ашигыг хамгаалсан энэ том полицик явагддаг шүү дээ. Угаасаа бүхэл оронд байдаг бах тийм ээ. За бас барааны бодит үүн шалгана гинэ. За хитрхи хямд бол нэмэлт баримт шаардах нөхцөл нэмэгдэнэ гэж байна. За тэгэхээр одоо хитрхи за одоо жишээлбэл нэг юм чихвч байлаа гэж бодоход энэ одоо Европод одоо хэдүү 1000 горон 2000 горон байлаа гэж бодоход тиймээс бол нэг 100 еврогоор бүр 10 еврогоор чийжж магадгүйгээр идэх байгаа байхгүй. Тэгэхээр хитрхи хямд байх юм бол гайлынхан бол ингэ шалгаад нэмэлт материалыг шаардах юм нөхцөл бүрднэ гэсэн байна. За электроник цахилгаан бараа, тоглоом, хүүхдийн бараан дээр да ялангуяа шалгалт маш их ихсэн. Европын холбооны аюулгүй байдлыг одоо Европт амьдарч байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах тал дээр илүү фокуслж ажиллах юм байна. За тэгэхээр ийм электроник бараа, тоглоом, хүүхдийн бараанд бол CE гэсэн тэмдэглэлээ заавал хангагдах ёстой гинэ. За тэр бол чанарын баталгаа баг тийм ээ. Тийм. Чанарын баталгаар заавал хангагдсан байх ёстой юм байна. За Nike, Adidas, Gucci гэх мэт одоо логотой хувцас, цүнх, гутал захиалбал гайл нээж шалгах магадaltaй гэж байна. Зарим нь бол ерөнхийдөө бол ингээд дээгүүр нь ингээд гүйлгээд ингээд уншуулаад цааш нь явуулчих юм хэлээ л дээ тий. Ихэнх тохиолдолд одоо энэ бараа гэж яах вэ? Ирж бараагаа авахгүй мөнгө төлбөр төлөхгүй бол тэгээд тэр гэж устгах шүү бас ойлгомжтой. Тий. Чехүүд бол ялангуяа одоо Вьетнамуудын зах дээгүүр бол ийм хуурамч бараантай одоо маш их тэмцдэг штэ. Тэгэл дийлдэггүй. Баахан гой цүнхнүүдийг л энэ гүчи мүчи гэсэн бичгтэй цүнх мөх зөндөл зарж л идэг штэ. Тэгэхэд шалгалт хийж л байдаг, хурааж л байдаг, шатааж л байдаг тэгсэн хэрнээ тэгэл төлгөөч чинь дийлдэггүй. Тэгээ тэрийгэ зарж л агаардаг штэ. Тий. Дуурайгаал хийцэн. За тэд нар ч хаанаас авдгийг гэхэл хятадаас л авч байгаа штэ. Тий. Ер нь хятадын барааг Вьетнамууд их зардаг шүү дээ. Тэ. За тэгэхээр Европын холбоо бас зарим оронд ганцхан Европын холбоо биш. Ер нь одоо энэ Temu, AliExpress эдгээр гэх мэт хятадаас ирж байгаа одоо энэ захиалгах бараан дээрээ мөн гайлын өөрчлөлтүүдийг хийсэн байна. Жишээлбэл Казахстанд бол одоо 200 евро хүртэлх барааг бол татваргүй болгосон байна. Килограммаар хэмжиж одоо татвар тооцоолдог байсан бол хэлийн килограмм хэмжээ хамаагүй болсон юм байна. За их бол бас боломж юм болсон байна тий. 250 еврогоос дээш бараа Казахстан руу оруулах юм бол 5% л татвар төлөх одоо гэх мэтлэн өөрчлөлтүүдийг айгүй хийсэн байна. Энэ ганцхан Казахстаны жишээ шүү дээ. Тэгэхээр эдгээр чи яаж юм гэхээр ер нь эх орондоо үйлдвэрлэж байгаа энэ бараа мараанаа борлуулалтыг мэдээж эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжих гэдэг нь чинь л их том асуудал болж байгаа. Тэгэхээр зөвхөн нэг хятадын чанартай чанаргүй юм ийм хямд бараануудыг ингээд авч ард иргэдээ одоо бас хуурам нэхлэх одоо тийм бараанууд бас их байдаг шүү дээ тий. Дэндүү бас чанаргүй юм бас тиймээс ирдэг. Зарим нь чанартай байдаг юм бэл янз янз л. Тэгэхээр тийм битийн зүйлээс маш их хамгаалах бас нэг том арга хэмжээний нэг гэж үзэж байгаа. Дээр нь эдгээр чинь сая Европын холбоо чинь Темуд бол 200 сая евроны одоо бас торгуул тавьсан шүү дээ. Чанарын торгуул. Тий. Гэх мэтлэн арга хэмжээнүүд бас их авагдаж байгаа. Тий. За тэгээд та хэд маань онлайн бараа захиалга хийхдээ бас маш сайн дүн шинжилгээ хийж тэгээд ийм их Темугээс захиалсан бараануудаа одоо дэлгүүрүүд маш их аваад чиглэлийн дэлгүүрүүд аваад өөрсдөө ингээд үнэ нэмээд зардаг л тийм л асуудал явагддаг шүү дээ. Ер нь бол тий. Тэгээд мада энэ Чина бол ерөөсөө энэ тэндүү байдаг. Тийм болохоор та нар нэгэнт л одоо ажил хийж хөдөлмөр хийж мөнгө төгрөгөө зарцуулж байгаа юм чинь бас чанартай бараа руугаа арай удаан эдлгээтэй арай бас мөнгө хэмнэсэн тэр хэмжээрүүл тэр бас тогтолцоо тийм бодолтой байх нь бас их зүйтэй байхаа тийм ээ. Тэгэхгүй л нэг хямдхан бараа аваад тэр
нөгөө оногоо ойлгочтой те хятадын бараг харсан авдаг, авсан нь хайдаг тэр шиг ер нь их хитрхи хямд юм руу бас хошуураад мөнгө хэмнэж байгаа юм биш. Тэр чинь тэгээд ороо эвдрээл дараачихаа дахиад худалдаж авах ийм л асуудал гардаг. Тэгэхэд нэг чанартай одоо пүүз байлаа гэж бодоход Adidas-ийн пүүзийг одоо яахахгүй тэр Европын дэлгүүрээс нь авахд ямар сайхан чанартай ирдэг вүлээ. Тэрийг л авсан тэртэй те. Би саяхан одоо энэ лайв хийж байхдаа нэг чихийн YouTube-ийн бичлэгийг үзсэн чинь нэг залуу баахан спортын бараа бодлоод авцсан. Тэгээд тэр пүүз нь бол яахад дээр юм ирлээ. Тэдээс яг л нэг үнэндээ л тохирсон байдгийн байна гэж ярьж илээ. Яахахгүй л үнэн шүү. Үнэтэй бараа нь бол үнэхээр бас сайн чанартай бас манай Европын одоо Чехийн үнийг бодвол хамаагүй хямд ийм гоё бараа ирсэн гэд бас ирж илээ. Тэгэхээр сонголт бараа хийхдээ маш сайн, сонголтоо маш сайн зөв хийх хэрэгтэй. За тэгээд дээр нь одоо энэ татварын бараа болгон дээр чинь 3 евро нэмэгдэх юм байна шүү. Тэгэл бит юмар дараа. За дараагийн лайв хүртэл баяртай.